That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр өнгөрсөн даваа гарагт буюу 9-р сарын 29-ны өдөр Мянмарын Коканг хэмээх газарт цахим мөрөөдтэй тоглоом болон онлайн зөөврийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн хятадын гэмт бүлэглэлийг шүүх хурал болсон. Тус бүлэглэл бол ойролцоогоор үүсгэн байгуулагдсан цагаас хойш 1.5 тэрбум орчим Америк долларыг зөөврийн аргаар бол олсон гэж бол Хятадын засгийн газар болон Мянмарын цагдаагийн байгууллагуудаас бол урьдчилсан байдлаар тогтоогод байгаа юм. Ингээд энэхүү шүүх хурлаар орсон гэмт бүлэглэлийг бол Мингийн бүлэглэл буюу Мингийн гэр бүл хэмээх ийм нэртэй бүлэглэл байгаа. Тэгэхээр тус бүлэглэлийн нийтдээ 50 орчим хамгийн дээд албан тушаалын хүмүүсийг бол Мянмарын цагдаагийн газраас баривчилж Хятадын талд бол хүлээлгэж өгсөн. Хятадын зүгээс харин нэгд өдөр болсон шүүх хурлаанаар тэдгээр 50 хүний 11-т нь бол шууд цаазын онох буюу ойрын 3 хоног цаазыг хэрэгжүүлэхээр ийм шийдвэр гарсан бол 5 хүнд нь бол 2 жилийн хугацаанд дотор бол цаазын яалын гүйцэтгэх ийм шийдвэр гарч нэг өсөнд 16 хүн цаазын яал өгсөн. Харин бусад хүмүүст хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд бол 25 жил хүртэлх хугацаанд бол хорих ийм ялаар бол шийтгсэн байгаа юм аа. Тэгэхээр Мингийн гэр бүл хэмээх уг гэмт хэргийн байгууллага нь Мянмарын хойд нутагт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг 4 том гэмт бүлэглэлийн нэг юм. Тус бүлэглэл нь интернет орчинд онлайн залилан хийх, мөрөөдтэй тоглоом хууль бусаар зохион байгуулах, биеэ үнэлэлт болон мансууруулах бодис үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мянмарын хунтын дэглэмийнхэн тус гэр бүлийг олон жилийн турш ил тодоор буруутгасаар ирсэн боловч тэдний эсрэг бас ямар ч дөрвтэй арга хэмжээ авч байгаагүй нь хачирхалтай. Уг гэр бүл нь Мянмарын өмнөд бүсүүдэд 100 гаруй биеэ үнэлэлтийн газрууд болон хар тамхи үйлдвэрлэдэг 70 гаруй лабораторитой болох нь тодорхой болсон. Яг л кинон дээр гардаг зүйлсийг санагдуулах мэт. Мөн тус бүлэглэл Мянмарын хууль хүчний байгууллага болон цэргийн дарга нар орон нутгийн засаг захиргааны удирдлагуудыг өөрсдийн хууль бус мөнгөөр авилгалтаж өөрсдийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулж байсан мөн тогтогдсон. Тэгэхээр та бүхэндээ мөн манай хамтран ажиллагч байгууллага авторга нь хууль зүйн товчоогоос давхараа танилцуулж байна. Хэрвээ та бүхэнд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болсон бол авторганд хандаарай. Хэдийгээр орон нутгийн удирдлагууд Мингийн гэр бүлийн авилгалын мөнгнөөс хараат болоод байсан ч Мянмарын төв засгийн газрын зүгээс буюу хунтын дэглэмийн удирдагчид Кокангийн бүс нутагт хяналтаа нэмэгдүүлэхийн тулд 2023 оны 11-р сарын 16-наас 17-ны өдрүүдэд Operation 1027 хэмээх тусгай ажиллагааг явуулав. Уг ажиллагааны үр дүнд засгийн газрын цэргүүд Мингийн гэр бүлийн олон зуун объектуудад дайралт хийж тус бүлэглэлд хамааралтай 150 гаруй хүнийг баривчилсан байна. Харин бүлэглэлийн хамгийн гол толгойлогч Мин Сёчаны хувьд тэрээр Мянмарын саатуулах байранд байхдаа өөрийн амийг игүтгсэн гэх мэдээлэл цацагджээ. Учир нь гэмт бүлэглэлийн удирдах төвшний хүмүүс нь бараг бүгд шахуу бүгд найрамдах Хятад ардуулсан иргэд байсан бөгөөд Мянмарын талаас тэднийг Хятадын засгийн газарт хүлээлэн өгөхөөр болоод байж үүнийг нь мэдээд Мингийн гэр бүлийн хамгийн гол толгойлогч өөрийн амийг хороолсон байх магадaltaй юм а. Мянмарын хууль хяналтын байгууллагуудын зүгээс Мянмар даяар Мингийн бүлэглэлтэй шууд хамаарал бүхий 10,000 гаруй хүн байдаг болохыг олж тогтоосон талаар мэдээлсэн. Хамгийн гол нь Мингийн бүлэглэл өөрсдийн хууль бус аргаар олсон мөнгөөр Коканг гэх өөрсдийн байрлаж байсан бүс нутгийн нийслэл Лайканг гэх хотыг хууль бус казино биеэ үнэлэлтийн гол төв болгосноор нэг л мэдгээд тухайн бүс нутаг нь хууль бус боловч Мянмарын 6 цэнгэлийн хамгийн чухал бүс нутаг болон хувирсан байна. Мянмар болон хөрш зэрэгтэй орших улс орнуудаас мөнгөтэй хүмүүс Кокангийн бүс нутагт ирж мөрөөдтэй тоглож хар тамхи хэрэглэж өөрсдийн хүслээр цагаа өнгөрүүлж түүнийхэн хариуд Мингийн гэр бүлд мөнгө төлдөг ийм системийг тэд амжилттай бий болгож чадсан байна. Тэгэхээр Коканг гэдэг нь бол бүгд найрамдах Хятад ард улстай хэв залхаа оршдог. Үндсэндээ бол Хятад гаралтай иргэд олноор амьдардаг бүс нутаг.
Энэ ч утгаараа Хятадын талаас Кокангд зарилсан мөрөөдөө тоглоомын төвүүд олноор нэгдэж байгаа нь Хятадын ойролцоох бүс нутгийн нийгмийн тогтвортой байдалд сөргөөр занах хийж байна гэж үзэх болов. Мөн хүний наймааны асуудал хурцаар хөндөгдсөн бөгөөд Хятадаас олон зуун эмэгтэйчүүд хүний наймааны золиос болж Кокангд очиж хүчээр бие үнэлж байсан тогтоогдсон. Тэдгээр эмэгтэйчүүдийн ар гэрийнхэн эрх баригчдад удаа дараа гомдол гаргасан нь Хятадын талаас Мянмарт байрлсан гэмт бүлэглэлийг нэн даруй дарж устгах сэдэв шахалтыг өгсөн гэж хэлж болно. Кокангийн нутагт түрүүн 4 гэр бүл Хяналтаан тогтоогоод байдаг талаар ярьсан. Тэдгээр нь Бай болон Вэй, Зю, Минг гэх 4 гэр бүл бөгөөд энэ 4 гэр бүл тухайн бүс нутгийг бүхэлд нь өөрсдийн хяналтанд байлгаж хуван эзэмшдэг гэмт хэргийн гэр бүлүүд гэж ойлгож болно. Эдгээр 4 гэр бүлийн түүх нь 1940-од оноос ихтэй. Тухайн үеэс эхлэн Кокангийн нутагт Хятадууд олноороо суурьшилж эхэлсэн бөгөөд ялангуяа Японы эзлэн түрэмгийллийн он жилүүдэд Хятад гаралтай цэрэг болон офицерууд тэнд дөрвөн ирж анхны зэвсэгт бүлэглүүд байгуулагдаж эхэлсэн байна. Улмаар 1960-аас 70-ад оны хооронд Мянмар улсад коммунист хөдөлгөөн хүчээ авч эхэлсэн бөгөөд тухайн үед Кокангд байсан цагаач Хятадууд Бирмийн коммунист намын дэмжигчид болон хувирч тэндээс эхлэн мафийн бүлэглэлийн үндэс тавигдсан гэж үздэг. Гэвч 1989 онд Мянмарын коммунистууд бутарч алга болсны дараагаар Мянмар улсад цэргийнхэн төр барьж эхлэв. Тухайн үеэс эхлэн Кокангд гэр бүлийн маф маягийн бүлэглүүд гарч ирж хэвт амлсан казино, бооцоод тоглоом, хууль бус худалдаа 8 гэх мэт зүйлс цэцэглэж эхэлсэн байдаг. Коканг нь Хятадтай шууд хэв залхаад тул Хятадын мөрөөдөө тоглоом сонирхогчид хар захын бизнесүүдийг татах маш таатай орчин болж хувирав. Ингээд Баийн гэр бүлийнхэн Кокангийн анхны томоохон бүлэг болон гарч ирсэн бөгөөд тэд хар тамхи болон казино, худалдааны сүлжээг бүгд нь өөрсдийн мэдэлд оруулав. Харин Вэйийн гэр бүл Хятадын мафтай тун ойролцоо бөгөөд Мянмарын армийн офицеруудтай холбоотой тул бусад гэр бүлүүд асуудлуудаа шийдвэрлэхийн тулд Вэйийн гэр бүлд ханддаг уламжлалт тогтсон байна. Харин Югийн гэр бүлийн хувьд санхүүгийн сүлжээ, үл хөдлөх хөрөнгө болон хэвт амлсан 8-нд илүү хүчтэй нөлөөтэй бол сая баримтлагдж бөөнөрөө цаазлуулдаг Мингийн гэр бүл харьцангуй сүүлд буюу 2010-ад оноос эхлэн цахим мөрөөдөө тоглоомноос онлайн зарилсан зэрэг бизнесүүдээс маш богино хугацаанд маш ихээр хөлжиж бас хүчрхэгчиж чадсан гэр бүл байв. Тэд Хятадын дотоодод хэд их хохирол учруулж хэд олон хүмүүсийг мөрөөдөө тоглоомд уруу татаж мөн хүний наймааны золиос болгосноор бүгд найрамдах Хятад ард улсын хууль хүчний байгууллагын анхаарлыг маш ихээр татаж эхэлсэн. Тэдний уг гинтийн давралтаас болоод зөвхөн Мингийн гэр бүл хохироо зогсохгүй Кокангийг хуван захирдаг байсан бусад 3 гэр бүлүүд ч мөн хохирол амссан юм. Тухайлбал Баийн гэр бүлийн толгойлогч Бай Сючан цагдаагийнханд баригдаж бүгд найрамдах Хятад ард улсын талд шилжүүлэгдэн өдгөө прокурор дээр хэрэг үүсэд явж байгаа бол Вэйийн гэр бүлийн Вэй хуарын ч ялгаагүй Хятадын талд баригдаж Хятадын хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байна. Харин Югийн гэр бүлийн гол толгойлогч яг баригдсан гэх мэдээлэл байхгүй боловч хэд хэдэн чухал удирдагчид нь Хятадуудад баригдсан гэсэн хэдий ч хамгийн гол хүн нь баригдаагүй тул тэдний бизнесүүд өнөөдөр амжилттай явсаар байна гэх мэдээлэл бий. Юуны өмнө Хятад бол зах зээл нь чөлөөт болохоос биш улс төрийн хувьд коммунист гүрэн. Энэ ч утгаараа Хятадын төр засаг, хэвт амлсан цахим мөрөөдөө тоглоом болон бусад онлайн зовируудтай маш хатуу хүрээнд тэмцдэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө онлайн мөрөөдөө тоглоомнуудын ихэнх нь гадаадад төвтэй байдаг тул асар их хэмжээний мөнгийг жил бүр Хятадаас хууль бусаар гаргаж байдаг. Энэ нь юаны ханш Хятадын дотоодын валютын хяналтанд сөргөөр нөлөөлдөг. Мөн цахим мөрөөдөө тоглоом онлайн зовир нь хар зах зээлийн мөнгө угаах гол сувг болж гэмт бүлэглүүдийг санхүүжүүлдэг. Энэ нь Хятад улсын санхүүгийн тогтвортой байдалд занал хийх болон хувирдаг. Түүнчлэн нийгмийн шалтгаанууд бас цөөнгүй бий. Тухайлбал мөрөөдөө тоглоомд хэд донтсон хүмүүс, мөн гинэн хүмүүс өөрсдийн хуримтлалын богино хугацаанд үгүй хийснээс болж Хятад даяар маш олон айл өрхүүд санхүүгийн хүнд байдалд орох, цаашлаад амиа хорлох тохиолдлууд гардаг болсон. Улмаар мөнгө алдсан хүмүүс өрөнд орж, уг мөнгөө нөхөж олохын тулд өөр төрлийн гэмт хэрэгт татагдах нь нэмэгддэг.
Хятадын нийгэм тогтвортой байх нь Хятадын коммунист намын оршин тогтнолын гол үндэс юм. Энэ ч утгаараа коммунист намын хувьд иргэдийн амьдралын тогтвортой байдалд аюул учруулж болох бүх зүйлс төрийн аюулгүй байдлын асуудалд тооцогддог. Мөн хамгийн гол нь зүүн өмнөд Азид байрлан онлайн мөрөдөө тоглоом цахим зөвөр хийж байгаа бүлэглэлүүдийн дийлэнх нь Хятад гаралтай иргэдийн бүлэглэлүүд байдаг тул Хятад улс үүнийхэн төлөө хариуцлага хүлээж тэдгээр бүлэглэлүүдийг устгахад Хятад гол үүрэг гүйцэтгэх ёстой болдог. Мөн Хятадын коммунист намын үзэл сурталт мөрөдөө тоглоом болон зарилсан зэрэг нь ёс суртахууныг дороотуулагч хүчин зүйл гэж номлогддог. Хятадын төрийн зүгээс иргэдээ ариун шудраг хөдөлмөрч ард түмэн байхыг сурталчилдаг атал цахим ловер мөрөдөө тоглоом нь тэдний суртал ухуулахын яг эсрэг хүч болон хувирдаг. Энэ мэтээр хятадуудад цахим мөрөдөө тоглоомтой хатуу тэмцэх зайлшгүй шаардлагууд олон бий. Тэгэхээр Эхлэл группийн зүгээс Дашчойлын хийдийн хажуухан талд Сүхбаатар талбайгаас 800 метрийн зайд Monastery Tower хэмээх орон сууцны төслийг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За хотын төвд байршил сайтай газарт үл хөдлөх хайж байгаа хэн бүхэнд туйлын хэрэгцээтэй төсөл гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. За энэ хүү бизнес зэрэглийн орон сууцыг та бүхэн хамгийн доод үнээр гол нь хүүгүй хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой. Мөн урьдчилгаа төлбөр бүрдүүлэхээр уян хатан байдлаар хугацаа олгож байгаагаар онцлогтой юм а. Ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх энэхүү ашигтай үл хөдлөхийн төсөл та бүхэн хамтарснаар хамгийн багадаа 24, цаашлаад дунджаар 60 орчим хувийн ашиг хүртэх боломжтой талаар Эхлэл группийн зүгээс мэдэгдэж байна. За ингээд хэрэв та уг төслийг сонирхож байгаа бол доор сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкээр орж бүртгэлээ үүсгээрэй. Бүртгэл үүсгэсний дараагаар төслийн багаас та бүхэнтэй холбогдох болно. Мөн сэтгэгдэл хэсэгт харагдаж байгаа утасны дугаараар та бүхэн албаны хүмүүстэй шууд холбогдох боломжтой. Америкийн нэгдсэн улсын энх тайван судлалын хүрээлэнгийн гаргасан мэдээллээр бол дэлхийд даяар байрлах хууль бус онлайн мөрөдөө тоглоом болон цахим залилан үйлдэгчдийн бараг 60 орчим хувь нь дан ганц зүүн өмнөд Азид байрлаж байгаа бөгөөд тэд жил бүр дэлхийд даяар 43 тэрбум долларын хохирол учруулж байна. Гэхдээ Мянмарын хувьд зөвхөн Хятадтай хэв залгаа хойд хэсэгт төдийгүй Таиландтай хэв залгаа өмнөд хэсэгт ч гэсэн ийм төрлийн гэмт бүлэглэлүүд маш олноороо байрлаж байгаа талаар мэдээлэл байгаа. Хамгийн гол нь хунтын дэглэм үнэхээр зайлшгүй шаардлага үүсэхгүй бол тэдгээр гэмт бүлэглэлүүдийг дарж авах оролдлого хийдэггүй тус бүлэглэлүүд хунтын дэглэмд авилгал өгдөгтэй холбоотой байж магадгүй гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм а. Манай улсад ч гэсэн цахим мөрөдөө тоглоомууд маш хүчтэй газар авсан бөгөөд битнес гадна ялангуяа дотоодын покерын сайтууд нэг хэсэг эрчиг аваад байсан. Мөн Монголд хууль бус покерын сайт ажилуулдаг хүмүүсийн дийлэнх нь өөрсдөө зүүн өмнөд Азид байрладаг гэх мэдээллүүд байдаг бөгөөд байсгээд тэндээс хэсэг бүлгээрээ баригдан ирж байгаа нь мэдээний сайтуудаар гардаг байсан санагдаж байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.